За анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэвлэлд үзэгч та бүхэнтэй ээлж зочноо уулзуулахад бэлэн болсон байна. Тэр үзэгч та бүхэн мэдээллийг бас дуулж сонсож байгаа хаа. Эрүүл хамгаалах сангийн байгаль хамгаалагч залуу за лхавг сүмбэрл нас орсон байгаа. За түүнийг одоо хөвсгөл далаагаас түүний цогцсыг олсон цагдаагийн байгууллагын дүгнэлтээр бол амиа орлсон гэсэн юм дүгнэлт гаргаад байгаа. Гэтэл за энэ амиа хорлолт мөн байсан уугүй юу гэдэг дээр бас олон нийт болоод түүний ар гэрийнхэн зам өмгөөлөгч нас эргэлзэж байгаа мэдээж няцаах баримтуудыг ч гэсэн бас энэ удаагийн ярилцлагаас үзэгч та бүхэн сонсгох. Ингээд талигаачийн аавын өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа. За баасанд орж манай студид бидний урилгаар ирсэн байна. За ярилцахаар ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За эрүүл хамгаалагч сангийн лхавг сүмбэрл гэсэн залуугийн хэрэг бол ээдрээтэй юм. За өөрөө бол байгаль хамгаалагчаар олон жил ажиллажсэн. Тэгээ нэг л өдөр хөвсгөл далаагаас цогцсон олдчихсан. Та яг лхавг сүмбэрлийн өмгөөлөгчөөр нь ер нь яагаад ажиллахыг шийдсэн? Хизээнээс хойш одоо түүний аавын өмгөөлөгчөөр нь ажиллаж байна вэ? Яг хэрэг болсноос хойш энэ хэрэг бол 11 сарын 4-5-нд бол болсон. Тэрнээс хойш бол нэг сар орчим хугацаанд бол энэ хэрэг бол үндсэндээ бол ял нийт ил гараагүй. Ингээд их хурлын гишүүн, оюун гэрэл гишүүн бол энэ асуудлыг нухастаа шалгаж өгөөч гэдэг асуудлууд бол тавьсан. Тэгээ байгаль хамгаалагч залуу учир бүтүүлгээр амиа алдлаа, алга боллоо гэдэг асуудлууд бол яригдсан. Ингээд цогц нь бол далаагаас болцсон. Тэгээ хэрэг дээр нь анхаарал тавиад үзэж байхад энэ Хөвсгөл аймгийн цагдаагийн газар эрүүг үйл 95 гэдэг зүйл ангаар эрүүг ирг үүсгэж шалгаж ирсэн. Тэгээ би бол ар гэрийнхэнтэй холбогдоод 95 гэдэг зүйл анги бол өөрөө бусдыг амиа хорлоход хүргэх гэдэг зүйл анги байгаа. Өөрөөр хэлбэл лхавг сүмбэрл гэдэг залуу бол амиа хорлсон. Харин тэр хүнийг зөвхөн амиа хорлох нөхцөл байдлыг үүсгэсэн тэр хүмүүсийг хаах ажиллагаа явуулж байгаа, шалгах ажиллагаа явуулж байгаа ийм л үйл явдал. Тэгээ энэний дагуу хэрвээ яг хуульч өмгөөлөгч хүний зүгээс тослох чадах зүйлээ яг Монгол хүний өмгөөлөгч хүний хуульч хүний үүднээс бол тусалж болмоор байна. Би тусламаар байна. Шаардлагатай бол миний тусламжийг авахар хэлээрэй гэж асуудал тавьсан. Ингээ ар гэрийн надтай холбоотойгоо өмгөөлөгчөөр ажиллах хүсэл тавьсны дагуу бол энэ хэрэг дээр бол өмгөөлөгчөөр ажиллаад явж байгаа. Тэгээд яг өмгөөлөгчийн зүгээс бол энэ гэмт хэргийг үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл ангийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. За хэд хэдэн үндэслэл байгаа. Нэгдүгээрт нь тэр залуу өглөө 7 цагаас Улаанбаатараас 7 цагаас яваад Хөвсгөл далайд очиж живж өгсөн гэдэг асуудал бол яригдж байгаа. Гэтэл амиа орлох процесс маань амиа орлох үе шат чинь өөрөө маш сэтгцийн төр зуурын одоо готрол хямралд маш богино хугацаанд үргэлжилдэг процесс. Өөрөөр хэлбэл тэгтэл тэр залуу Улаанбаатар хотоос 1000 орчим километр явж Хөвсгөл далай дээр очиж амиа хорлонгч нэгдүгээрт байх байна. За байлаа гэж бодоход Хөвсгөл далай хэрэг дээр 11 сар үед далай ус яг зарцж байгаа, зайрамгтж байгаа энэ үед далай эргээсээ дотогшоо 70 орчим метрийн гүн рүү орж амиа хорлох асуудал байх уу. За энэ хоёрдугаар. За тэгж амиа хорлсон байлаа гэж үзэхэд энэ залуугийн цогц өөрөө 4 метрийн усны 4 метрийн гүнээс гарч ирдэг. Цогц нь. Гэтэл энэ залуугийн ердийн өндөр бол өөрөө метр 70 80 тал ийм л залуу байгаа. Талигаач юм байвал. Тэгтэл метр 70 80 таа хүн метр 70 таа хүн бол метр 80 таа усан живж өгнө. Өөр алхаж явж байгаад живж өгдөг. Гэтэл яагаад тэр залуу метр 80 таа байжээж 4 метр хүртэл явж живж өгч байгаа. Гэх мэтлэнгээр ингээд энгийн хүний ухаанаар бодоход амиа хорлох арга хэлбэрийг сонгосон байдал нь ч гэсэн тэр орон зай цаг хугацаанд амиа хорлох гэж явж байгаа байдал ч гэсэн ингэж амиа хорлох гэж явж байхдаа ар гэрийнхэнтэй холбоо бариагүй. Мессеж бичдэг, холбоо барьдаг. Ийм урдны нэг гаргадаг үйлдэлээс огт өөр үйлдэл гарч ирсэн. Хаашаа ч явахдаа ийш тийшээ явахдаа дандаа л аавчдаг, холбоо барьдаг, уцаар ярьдаг. Ер нь тэгээ амиа орлож байгаа процессын тухайд практикаас харахад энэ төрлийн нийтлэг гэмтэргүүдийг харахад бол гэрээсэл бичдэг, буруутай хүнээ илчилдэг, ар гэрийнхэнтэйгээ бол салгаас гүйцэтгэдэг, сүүлийн үед нэг л эвгүй байсан гэдэг ийм одоо өнгө төрх ар гэрийнхэн жишээ үлддэг. Лхавг сүмбэрлийн тухайд өмнөх өдөр наав ээжтэйгээ энийгэл уцаар яриад бүх одоо хэвийн амьдралын нөхцөл хийм байсан. Энэ нөхцлөөс дүгнэхэд ч гэсэн амиа хорлох гэдэг дүгнэлт бол яагаад ч байж болохгүй. Ер нь ч тэгээд энэ асуудал маань ийм учир битүүлэг үндэслэлүүд байсаар байхад бол цагдаагийн байгууллага анханасаа эрүүг үйл 95 гэдэг зүйл ингээ эрүү үүсгэж байгаа нь бол мөрдөн байцаалын ажиллагааг бол одоо буруу зүг рүү хандуулж буруу талаас нь эвэлсэн гэж би бол өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Уг нь үүсгэх ёстой зүйл анги нь бол эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 2 буюу хүнийг санаатай алсан гэдэг зүйл ангиар эрүүг үүсгэж хүн алсан байж болцсогүй гэдгийг хайх ёстой.
Одоо тэгтэл манай цагдаагийнхан маань амийг хорлуулсан байж магадгүй гэдгийг хайгаад ингэ яваад байгаа. Тэгэхээр ер нь бол зүйлчлийн үед анхнаасаа буруу явсан. Цагдаагийн байгууллага эрхбигээ албан тушаалтнууд ч мөн адил одоо нийгэмд салаа ташаа мэдээллүүд бол бас цацсан, амиа олсон байж болзошгүй, сэтгцийн асуудал гэдэг ийм асуудал яригддаг. Тэгээ энэ бол айгүй буруу явж байгаа хэрэгээ энэ асуудлыг бол нарийн шалгах хэрэгтэй. Тэгээ усан живсэн хүн болгоныг мэдээж бол амиа хорлсон гэж бол дүгнж болохгүй байхгүй. Тэр цогцос олдсон гэж та хэлж байна л да 4 метрийн гүнээс гээд. Тэр талигаач магадгүй сэлж чаддаг байсан юм бол сэлж байгаа нэлээд гүнөр орж ивсэн гэсэн үг юм. Дүгнэлт бол яг зөв өхлийн шалтгааныг л тогтоож дүгнэлт гаргасан болохоос биш амиа хорлсон гэдэг дүгнэлт бол хаанч байхгүй. Өхлийн шалтгааныг л тогтоодог. Уушгинд нь ус орсон ороогүй тий гадны нөлөө байгаа байхгүй бидний гэмтэл байгаа байхгүй энийг л тогтоодог дүгнэлт бол. Тэгээ яагаад амиа хорлсон? Бусдад алуулж уу эсвэл амиа хорлцсон юм уу гэдэг цагдаагийн байгууллага тогтоох хэрэгтэй. Тогтоохдоо амиа хорлсон нөхцөл байдал, итгэмээргүй нөхцөл байдлууд ингээд байгаад хахад амиа хорлсон гэж эрг үүсгэж байгаа л өөрөө олон нийтэд эргэлзээ төрүүлээд энэ хэрэг яагаад цагдаагийн байгууллага ийм байдлын асуудалд хандаад байгаа юм бол гэдэг асуудлыг л тавиад гайхаад байгаа юм л да. Ер нь зөвхөн практикт 1000 орчим километр машинаар яваад уул ус нутаг усандаа очоод тэр 1000 км чинь бүтэн өдөр явна шүү дээ. Ингэж яваад очиод амиа хорлсон тохиолдол ер нь бол байдгүй. Амиа хорлно гэдэг бол хүнтэй маргалцсан, муудалцсан үед сэтгэл санааны гүн шок, стресст орсон үед ч юм уу им уудаг, хоромхон зурм маш богино хугацаанд өгч болох арга замыг л сонгодог. Гэтэл амиа хорлох гэж байгаа хүн чи адаглаад өөрийн дарамтлаад байгаа хүн амиа хорлох нөхцөл хүргээд байгаа хүнээ адаглаад хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд за нөгөө талаас нь бодлоо гэсэн 70 хэрэг дээр очиод 70 хэрэгээс дотогшоо 74 метрийн гүнд 11 сард, эд 11 сард ийм асуудал байна. 70 заримгдчихсэн юм байна тийм. Заримгдсан. Ер нь бол зүгээр энгийн хүн бол нэг 20-30 м явбал хөших тийм л нөхцөл шүү дээ. Далаа ус чинь өөрөө 100 ч хүтэн байдаг. Хөшөл далаа ус бол өөрөө. Тэгээ өчтөрөөс нэвтрүүлэг үзчихэл бас ноцтой хэд хэдэн бичлэгүүд бол байгаа. Энэ бол цагдаагийн байгууллагууд гаргаад өгсөн. Өөрөөр хэлбэл нас орохынхаа өмнө л гар утсан дээр бичлэг хийгээд үлдээсэн. Тэр бичлэгийн цагдаагийн газарт байгаа байсаар хахад амиа хорлсон гэдэг байдлаар ингэ явагддаг. Тэгээ би энийг өмгөөлөгчийн зүгээс юу гэж харж ийн гэхээр яг хэрэг илрүүлэхгүй цагдаагийн байгууллага нэр хүнд ундаг тий оригдын ундаг илрүүлэх ёстой гэж шаардлага тавьдаг. Магадгүй зүгээр живэд өгсөн байдлаар нь амиа хорлсон гэж тогтоогоод хэргийг хаах нь тий цагдаагийн байгууллагад ашигтаж гэдэг юм уу үйл ажиллагаа явуулахад амарч гэдэг юм уу ийм байдлаас хандаад байна гэж хараад байгаа. Хэрвээ хин нэгэн хүн энэ залууг алсан гэдэг үндслэлээр хэрэг үүсгээд хүн алсан байж болшгүй гэдгийг хайж авах юм бол далайг бүтэн самнана завтай хүмүүсийг бүтэн одоо бүгдийг байцааж гэдэг юм уу ингээ уулмөр хайх ажиллагаа маш их явагдана. Хэрвээ амиа орлсон далай живэд өгсөн тийм учраас өөрөө өсрөөд ороод өгсөн гэдэг байдлаар асуудалд хандаад хэргийг хаачих юм бол магадгүй цагдаагийн байгууллагын хэрэг илрүүлсэн гэдэг юм. Ийм нөхцөл байдал бас явагдаж байгаа гэж бол санаа зовоод байгаа. Яг үндсэндээ. Тэр гар утсан дээрээ бичлэг хийсэн гэдэг тэр бичлэгийн талаар та ярьж өгөөч. Зарим нэг бичлэг бол олон нийтийн сүлжээнд өнөөдөр байж лээ нэвтрүүлгээр бас гарсан. Тэгээ ер нь бол яг зөвөр аавынх нь яриагаар бол нэг бичлэг бол мөрөн орчимд бол хийгддэг. Хоёр дахь бичлэг бол одоо яг нас орохынхаа өмнө бол далайн хэрэг дээр хийгддэг. Гар утсан бичлэг хийсэн гар утсан машины суудалд орсон далд газараас олддог ийм асуудал байгаа. Тэгээ яг бичлэг дээр яг юу бичигдсэн тухай асуудал бол үндсэндээ олон нийтийн мэдээлэл хэрэгслэр бол явцсан, телевизээр бол гараад явцсан ийм л асуудал байгаа. Тэрэн дээр бол та нар намайг одоо ингэж дарамтлж гинөөч гэдэг юм уу та ийм асуудлууд бол ингээ яригддаг. Тэгэхээр талигаач ганцаараа биш. Хоёр дахь болон гурав дахь хүн тэнд бол бас байж болохыг бол нотлох ийм бичлэг байгаа. Тэгээ яг мэдээж бол бусдын амь насыг хүнэн гэдэг бол тодорхой шалтгаан зорилготой байдаг л да. Тэгэхээр энэ бол талигаач явуулж исэн үйл ажиллагаатай холбоотой байх магадлал өндөр байгаа. Яагаад тэгэхээр талигаач бол Өмнөговь аймгийн Тосон бөмбөгийн ороонд бол иргэв хамгаалагчаар бол ажилдаг. Иргэв хамгаалах сангийн бол ажилтнаар ажилдаг. Ингэхдээ бол мэдээж бол нутгийн иргэдтэй нийлж тийм уул орхон компаниудын лицензийг цуцлуулах байгалаа маш их хэмжээний баялагтай алдтай эрдэнэстэй тийм ээ тэр одоо уул орхон компаниудын ашиг сонирхлыг хөндсөн ийм үйл ажиллагаууд явуулдаг гэсэн. Нутгийн удирдлагууд хүртэл одоо талигаагчид бол дургу байдаг ийм тохиолдол хүртэл байдаг. Тэгээд тийм ч учраас Өмнөговь аймагт
хутгалуулж исэн тохиолдол байдаг. Улаанбаатар хотод барьцаалагдж исэн тохиолдол байгаа. Мөн хутгалуулж ухаан алдж исэн тохиолдол байгаа. Энийг шалгуулж эрхээ хамгаалуулах гад цагдаагийн газар үргэлжил гаргаж гомдол гаргаад явахаар нөгөө цагдаагийн газар нь хутгалсан үн олдохгүй байгаа учраас өөрийгөө хутгалсан гэсэн үгч гэдэг юм уу те. Ийм байдлаар одоо талигачиг доогдох үеийг байдлаар бол хардж хамтж исэн тохиолдол бол байдаг. Энийг бол хохирчийн аав бол одоо ярьдаг. Тэгээ эндээс юу гэж үзэж ийм гэхээр талигач бас гэртээ очихдоо бол гар утсаа салгаад аав ээжтэй очиод болсон бүх явдлаа яриад гэртээ очиод гэртээ бүгээд энэ Улаанбаатар нийгмээс тусгаарлагдаж хүртэл ингэж амьдарч ирсэн ийм тохиолдол байгаа. Тэр ийм нөхцөл байдлууд юу гэж юм гэхээр энэ залууг зохион байгуулалттайгаар хэсэг бүлэг нөхдүүд энэ уул уурхайн компани эсвэл маш их хэмжээний лицензтэй холбоотой мөнгөтэй баялагтай холбоотойгоор хийсэн ажилтай холбоотойгоор дарамтлж шахдаг байжгаад эцтэй өгөнд нь орохгүй өөрсдийн эсэргүүцдэг аж сонирхлын хөндөх үйл ажиллагаа явуулаад байгаа учраас зохион байгуулалттайгаар энэ залууг бол авчиж амь насын мэрэгжлийн өндөр түвшинд илэргдэх боломжгүй амиа хорлсон болгож харагдуулмаар зохион байгуулсан байж бол магадгүй. Гэтэл цагдаагийн байгууллага маань энийг бол жишээ нь хүн нь олдохгүй байгаа учраас амиа хорлсон гэж үүсэх шалгаад байвал өнөөдөр Монгол хүний амь насыг иргэний амь насыг хамгаалах гэмт итгэдэг ялз авш олж тогтоох ажиллагаа бол үндсэндээ хангалтгүй явж гэнэ гэсэн үг арга байхгүй л дээ. Энэ албаар одоо хүсгэл далаа усанд живүүлсэн гэж таамаглаад байна уу та? Аль эсвэл ямар нэгэн байдлаар амь насыг замдаа бүрлэгчгээд тэр хойно дараа нь хүсгэл далаараа хийгээд улам өрөө балалсан гэж та хардаад байна уу? Яг гоо зөвхөн талигачийн нас барсан цаг үе нь бол далайд живж нас орсон байдаг. Далайд живж уушгинд нь ус орж амьсгалах боломжгүй болж нас орсон байдаг. Тэгэхээр эндээс юу гэсэн хэрэг хөвсөл далаа эрг хүртлээ бол энэ залуу бол амьд ивжээ. Очиж усанд живүүлж амь насыг охирожл гэдэг үйл баримт бол одоо байгаа. Цагдаад ч ийм үйл баримт л явж байгаа. Живүүлж амь нас. Ингэж живүүлэхдээ бол яг ганцаараа ингийн далаараа явуулсан болж харагдуулдаг тий? Ганцаараа ингийн явуулсан болж харагдуулдаг. Тэгээ ганцаараа тэнд уулмөр үлдээдэггүй. Ийм байдлаар зохион байгуулсан учраас нөгөө цагдаа нар маань энэ залуу ганцаараа ирээд живээд өгсөн байна гэдэг ийм л дүгнэлт хийчээд л яваад байгаа. Уг нь бол энийг явуулж исэн үйл ажиллагаатай холбоотойгоор өмнө нь удаа дараа халдлагад өртөжсэн хэрэгтэй холбоотойгоор асуудлыг тавих юм бол энэ өөрөө амиа орлсон биш. Хин нэгэн хүн энэ хүнийг бол яг хороож охирож гэдэг үндслээр эрүүгийн хуулийн 91-2 гэдэг зүйл ангиар л эрүүг үүсгэж шалгах ёстой уг нь бол. Гэтэл 95 гэдэг зүйл хүндөвтөр хэрэгэр зүйлийг үүсгэчээд яваад байдаг. Нөгөөтэйгөр Улаанбаатар хотод ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэж байгаа боловч энэ хэсэг хүмүүс нь бол мэрэгжлийн удирдлагаар хангаж ажиллаж байгаа болохоос биш хэргийг татаж авчираад Улаанбаатар хотод шалгаж байгаа асуудал бол байхгүй байгаа. Яг тун байцаах газрын дэд дарга гарахлуус нь ажлын хэсэг байгаа даа тий. За ажлын хэсэг байгаа гэж байгаа. Энэ хүмүүсний юу нэг мэрэгжлийн удирдлагаар хангаж яагаад хөвсгөл рүүгээ явж юу болж ийн гэж асуучаал өмнөгөө өөрөө болж юу болж ийн гэж асуучаал ирж яадаг. Яагаад энэ Улаанбаатар хот татагдаж ирэхгүй байна гэхээр Хөвсгөл аймагт нөгөө амиа хорлсон гэдэг үсгчээр амиа хорлсон гэдэг гэмтэрэг чинь хүндөвтөр гэмтэрэг байхгүй юу? Амиа хорлоход хүргэсэн гэдэг гэмтэрэг. Харьяалалаараа энэ нөгөө Улаанбаатар хотын онц хүнд гэмтэрэгтэй тэмцэх хилцс шалгах боломжгүй болчиход байгаа. Энэ онц хүнд гэмтэрэгтэй тэмцэх хилцс чинь болохоор онц хүнд гэмтэрэгүүдэд хүнийг санаатаа алсан гэмтэрэгүүдэд бол шалгалтын ажиллагаа явуулдаг. Гэтэл амиа хорлсон гэдэг үсгчээр хуулиараа харьяалал нь энэчээр ирэх боломжгүй болчиход байдаг. Тэгэхээр яг зүгээр энэ хэсэгт нэг хяналт тавьж ажиллаараа гэдэг нэг хэсэг албан тушаалтнуудыг бол томилсон байгаа. Тэд нар зүгээр мэрэгжлийн удирдлагаар хангаж мөрдөн байцаагчаас мэдээлэл авалж ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь харж тий үйл ажиллагаа явуулах биш хэрийг татаж авчираад өөрсдөө одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулах ийм одоо боломж хуулийн хөрөнд байхгүйгаа ийм ажиллагаа явуулах байгаа. Яг зүгээр талигачийн аавын ярьж байгаагаар бол мөрдөн байцаагч нар л одоо талигачийг дуудаал өөрийгөө утгалцсан юм биш үү хийгээл ийм байдлаар ханддаг, доогдохгүй хийдэг. Тэгээд загиндаг, зандардаг тий. Иймэрхүү бол одоо бас хууль бус үйл ажиллагаа цагдаагийн байгууллагын дүрм журманд зааснасаа тэрийг зөрчсөн үйл ажиллагаа бол явуулж яасан гэж бол ярьдгээ. Тэгээ үндсэндээ ийм хандлага байж болохгүй л да. Одоо ямар хандлага явах гэдэг нь гэхээр утгалсан үн олдохгүй бол өөрийгөө утгалсан гэдэг дүгнэлтийг хийдэг ч тийм хуулийн байгууллага, цагдаагийн байгууллага ийм байдлаар ажиллаж болохгүй л дээ. Яг зөв өчтөрийн гарч байгаа нэвтрүүлгээрч тэр харж байхад бол нутгийн иргэдийн ярьж байгаа нь цагдаагийн эрх бүхий албан тушаалтан утгалсан үн олдохгүй юм чи ойлгомжтой шүү дээ өөрийгөө утгалцсан гэдэг ийм юм хүртэл бол ярьсан л байгаа юм л да. Тэгэд энэ жишээ нь бол байж боломгүй байхгүй. Хүн зодуулчлаа гэхэд зодсон үн олдохгүй учраас өөрийгөө зодсон гэдэг дүгнэлт хийгээд идэг ч гэдэм юм. За усан живээ нас орцсон байлаа. Живүүс үн олдохгүй учраас энэ хүн өөрөө живцсэн байна ч гэдэг юм уу.
Уул нь бол нөгөө мөрдөн байцаа байгууллага цагдаагийн байгууллага үндсэн чиглэл чинь гэмт хэрэг илрүүлэх, эрүүгийн байцаан шийдэх хуулинд заасан бүх төрлийн үйл ажиллагаа явуулж энэ гэмт хэргийн шалтгааныг олж тогтоож буруутай этгээдэг л цэрлүүлэх ийм л үйл ажиллагаа явуулах ёстой юм. Олдохгүй байгаа учраас амиа оролцсон ч гэдэг юм уу ийм байдлаар бол хандаж болохгүй л дээ. Усанд живцэн хүн болгоныг одоо амиа оролцсон гэд гаргаад байвал нөгөө хүнийг усанд живүүлж алдаг, живүүлж алах захиалга өгөөд байгаа. Тэр эргийг гард нь гүйцэтгсэн нөгөө зохион байгуулалтаа нөхдүүд бол жишээ нь ял завшаад цаашдаа олон иргэний аймнаас цохор нөхцөл байдал үүсэх байхгүй. Тэр энийг жишээ нь манай цагдаагийн байгууллагын мэрэгсэн мөрдөн байцаагч нар шалгамаар байна. Зөвлөлчлөлийг бол өөрчлөмөр байна. 91-ийн 2 болгомоор байна. Бусдад алуулсан болгомоор байна. Одоо тэгэхээр юу хийх гэсэн үг? Одоо нэгэнт нөгөө амиа хорлсон гэсэн юм дүгнэлт амиа хорлсон гэдэг тэр зүйл ангаар эрг үсэд яваад хэрэг хөрц шалгагдаад яваад шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд жишээлбэл одоо яана гэсэн үг. Таны хувьд одоо юу хийх гэж байна? Яаж ажиллах? Ер нь бол яг цагдаагийн байгууллага эрх хэмжээний асуудал л да. Ингээ нотлог баримт цуглуулад амиа хорлсон нөхцөл байдлууд нь одоо тогтоогдохгүй болоод ирэнгүүт гэмдэргийн зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хуулийн 91-ийн 2 цааснаар эрүүг эрг үүсгээд энэ хүнийг одоо алсан байж болшгүй гэдгийг эрен сурвалжилж олж тогтоох ажиллагаа явуулах эрх нь бол прокурор болоо цагдаагийн байгууллагад бол байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нар энэ төрлийн гомдол хүсэлтүүдийг бол цагдаагийн байгууллагад бол удаа дараа бол гаргаад явна. Цаашдаа ч гэсэн гаргаад явна. Тэгэхээр энэ хэргийг бол ийм л байгаа юм л да. Үнэхээр тэр залуу бусдад алуулсан зохион байгуулалтын залуугийн амнисыг бүрлэгдсэн байх юм бол бүрлэгчэд байхад амиа хорлсон гэдэг хэргийг хаах юм бол энэ залуугийн амьдарч ирсэн тэр цаг хугацаа тэр нөгөө байгаль хамгаалж ирсэн, эрүүс хамгаалж ирсэн, тэр нийгмийн төлөө ажиллаж ирсэн энэ бүх нэр хүнд эцэст нь амиа хорлолтоор л дуусчих байгаа байхгүй юу? Хэрвээ энэ залуу үнэхээр бусдад алуулсан байна гэдгийг үнэн боддоор нь тогтоогоод гэмт хэрэгтний эрен сурвалжлах хайх ажиллагаа явуулах юм бол энэ залуу өөрөө явуулсан үйл ажиллагааныхаа төлөө нийгэмд одоо эрүүс хамгаалах, байгаль хамгаалах, нийгмийн төлөө явуулсан үйл ажиллагааны төлөө бусад хорлогдчихлоо гэдэг ийм л үйл өрөнд бий болох байхгүй юу? Эцэст амиа хорлсон хүмүүсийн нэр хүнд өөр байдаг. Бусдад алуулсан явуулж байгаа үйл ажиллагаас бусдад санаатаа алуулсан хүмүүсийн нэр хүнд бол өөр гэдэг байхгүй юу? Нэр хүндээсээ ч биш. Ер нь бол зүгээр бас энэ чинь хүний амьдрч явсан тэр 28 жилийн амьдралын асуудал байгаа. Тэгээд чинь угаас шалгах системүүд байгаа учраас эрүүгийн хуулийн 91-ээр зүүжлэх үндслэлүүд бол маш олон байгаа. 95-аар зүүжлэхгүй байх шалтгаанууд маш олон байгаа байхгүй юу? Цаашдаа энийг цагдаагийн байгууллагын бас удирдлагууд зөвөр явуулж байгаа мөрдөн байцаагчийн явуулж байгаа үйл ажиллагааг манай мөрдөн байцаагчийн зөвөө бид нар одоо ингэ зөвл үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгэм одоо буруу шүүмжилж байгаа ингэж хандахгүйгээр арай нэг тийм ажил хэрэгч байдлаар бас мөрдөгч хүний үүднээс мөрдөн байцаагч хүний үүднээс бүх одоо байж болох логиктэй гаргалгаа энийг бодож жагаад зөв зүйлчилж эрүүл 91-ээр үүсгэсэй гэж хүсэж байгаа. Тэрнээс манай цагдаа 95-аар үүсгэсэн энийг олон нийт шүүмжлэлд 95 буруу гэдэг байгаа бид нар цагдаагаа хамгаалах ёстой гэдэг байдлаар хандаж бол болохгүй байхгүй юу цагдаагийн байгууллага. Яагаад тэгэхээр энэ байгууллага чинь үндсэн чиг үүрэг бол өөрөө үндсэндээ иргэнийхээ эрүүл мэнд амнаас эд хөрөнгийг хамгаалах ийм чиглэлтэй байгууллага шүү дээ. Тэрнээс биш нэг мөрдөн байцаагч хамгаалах чиглэлтэй байгууллага биш. Өмнөгөө аймагт буруутай үйл ажиллагаа явуулсан талигачтай зөв бус харьцсан мөрдөн байцаагчийг хамгаалах үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ерөөсөө л иргэнийхээ амнаас эрүүл мэнд эд хөрөнг бүгдийг хамгаалах үүрэгтэй байгуулга байхгүй. Гэтэл сүүлийн үед манай үзэж байгаа тогтолцоо бол цагдаагаа хамгаалдаг, мөрдөн байцаагчтай хамгаалдаг, ажилтнаа хамгаалдаг ийм байдлаас болж иргэд бол дундаас нь хохирдог ийм асуудлууд бол үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас цагдаагийн ерхий газрын дарга болоод ирэх бүхий албан тушаалтнууд бас цаашдаа анхаарч ажилласаа гэж үзэж байна. Хамгийн сүүл талигаач машиныгаа хаалгыг хаагаад гарч ах цаг хугацаанаас хойш 10 цаг бол бичлэг хийгддэг. Өөрөөр хэлбэл нас орохоос өмнө тэр бичлэг дуу хоолойгоо үлдээгээд машины хаалга хаагдаад гар утас нь бичлэгийг үргэлжилсээр хагаад 10 цаг бичлэг хийгдээд батарейн дуусаад дууссан ийм асуудал бол байдаг л да. Ер нь бол маш олон асуудлууд байгаа. Энэ бол яа харахгүй энэ бол санаатай хүнийг алсан гэмт хэрэг бол мөө энэ бол одоо тийм төрлийн сэжүүрүүд үндэслэлүүд бол их байгаа. Цагдаагийн байгууллага нэг ялангуяа салбарын удирдлагууд нь нотлог баримтыг хэргийг өөр дээрээ татаж авчираад уншиж үзээсэй гэж үзээд байгаа. Тэрнээс Хөвсгөл аймгийн нэг мөрдөн байцаагч 95 гээл үүсгчдэг тий. Тэгэл тэр мөрдөн байцаагчаас нэг мэдээлэл авчаал тэрийг олон нийтэд яриад ингэ суугаад иж болохгүй. Энэ залуугийн бас амь насыг бол амнаас хохирсон шалтгааныг бол яг нарийн тогтоох шаардлагатай. Ялангуяа уул уурхайн компаниудтай холбоотой
маш их мөнгө лицензтэй холбоотой ийм асуудал байж болзошгүй учраас хамгийн ихний шалгалт бол уурхайн компаниудын удирдлага болоод энэ компаниудтай харилцажсэн харилцаа тэр компанитай холбоотой байгаа эрүүгийн хэрэг шалгагдажсэн хүмүүсийг бол хамгийн түрүүнд авчирч байцаа шалгах хэрэгтэй байхгүй. Тэгээ яг зөв цагдаагийн байгууллага сүүлдээ яаж ийм гэхээр хохирогч аав нь бол нэг юм их гомдолтой байгаа. Сүүлдээ найз нөхдөөс нь ах トゥ хамаатсан саднаас нь гэрчүүдээс юу гэж асууж байгаа нөхөр энэ залуу сэтгцийн хувьд эрүүл байсан үгээд ийм юм яриа явж байгаа. Сэтгцийн өвчтөй байгаад далаад очиод живцсэн юм шигээр ярьж гин гэсэн мэдээлэл бас. Тий. Ер нь яг сүүлийн үед яг тийм юм бол мөрдөн байцаагч нар чинь тийм үйл ажиллагаа явуулаад байгаа. Сэтгцийн хувьд эрүүл байсан үү гэдэг ийм явуулаад байгаа. Тэр энэ уг нь бол нөгөө гэмт хэрэг энэ чинь 2хан сар болж байна үлдэгдээ тийм үү? Маш тийм бүрхэг ноцтой байдал үлдэгдлээ. Гэтэл энэ хүмүүс тэр гэмт хэрэг үйлдсэн уул мөрөө шалгаж тэр алуурчныг хайхын оронд чинь хогорсон этгээд рүү чиглэж үйл ажиллагаагаа явуулаад байгаа байхгүй юу? Сэтгцийн хувьд өвчтөй байсан гэдэг ганцхан гэрчийн мэдүүлгийг олчих юм бол бараг одоо хэрэгээ хаах гээд байгаа юм шиг харагдах гээд байна шүү дээ. Сэтгцийн өвчтөй байсан учраас энэ залуу далаад чи амиа хорлол өвччихээл гэдэг ийм юм гарах гээд байна л да. Харамсалтай нь бол мэдээж энэ залуу бол эрүүл байсан. Цагдаагийн байгууллагууд бол харамсалтай нь тэр хүмүүсийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа нь сэтгцийн хувьд эрүүл биш гэдэг үйл баримтлал бий болох гээд харагдаад байгаа байхгүй юу? Энэ залуу сэтгцийн хувьд бол эрүүл байсан. Хамт ажилдаг болоод ах トゥ хамаатан садан аав ээж нь бүгд гэрч хэлдэг. Нэг ч удаа сэтгцийн эмнэлэгт очиж үзүүлж байгаагүй. Олон улсын байгууллагууд олон жил ажиллаж байгаа олон улсын байгууллага сэтгцийн өвчтөй хүнийг аваад нэг олон жил ажиллаулаад байхаарч байгууллагууд биш шүү дээ яг үндсэндээ. Ажиллаж байгаа бүх хамт олон энэ хүний талаар бол яг нэг л зүйлийг ярьдаг. Ажилдаа чин шударгаар ханддаг сэтгцийн хувьд эрүүлтэй сав сарвал ийм л залуу гэж ханддаг. Тэгэхээр энэ мөрдөн байсал бол буруу тишээ явж байна. Яг үндсэндээ буруу тишээ явж байна. Буруу явж байна. Цагдаагийн байгууллага одоо бол болох хэрэгтэй. Энийг бол амиа орлсон гэдэг юм гэдэг үйл баримтаар дүгнэлт хийж энэ төрлийг яг энэ үйл баримтыг нотлох гэж амиа орлсон юм шиг асуудлыг нотлох гэж ингэж ажиллах болох хэрэгтэй. Харин тэрний оронд алуулсан байж болзошгүй бүх шижиг таамгаар л ажиллах хэрэгтэй байхгүй яг үндсэндээ. Энэ талигаач лавг сүмбэрл манай талын үстийг өнгөрсөн жил ярилцлага өгсөн байдгийн. Тэгээ жилийн өмнө бас яг нөгөө эрүүс хамгаалах сангийнхаа үйл ажиллагааны талаар ярьжсэн байдаг л да. Юу хийжсэн, хэрхэн яаж ажилтдаг вэ гэдэг. Тэд сэтгцийн хувьд бол эрүүл биш гэж бол хэлэх хэрэг тийм ярилцлага байдаг л да. Яавч одоо энэ хүн сэтгцийн өвчтөй ч юм уу нэг тийм сэжүр төрхөөргүй л тийм ярилцлага болсон байдаг. Тэгээ одоо ингээд нэгэнт дүнэлт ингээ гарчихсан байхад цаашаа одоо юу хийх боломжтой гэсэн үг вэ? Одоо буруутныг олохгүй байгаа учраас түрүүн таны хэлсэн шиг одоо нөө живүүлсэн хүнийг нь олохгүй байгаа болохоор өөрөө живсэн бол амиа орлоод таарсан гэдэг шиг энэ хэрэг ингээд дуусчихгүй гэсэн нэг юм имэйлд байгаа. Талигаачийн зураг олон нийтийн сүлжээнд явж байхад доор нь бичсэн сэтгэлдлүүдийг уншихаар хинч одоо энэ залууг хөвсгөл далаад очиод амиа хорлож чиг танихгүй байгаа хүмүүс нь хүртэл итгэхгүй байгаагаа илэрхийлсэн тийм сэтгэлдлүүд зохилсон байлаа. Яг дүгнэлт бол амиа орлсон гэж бол гараагүй. Дүгнэлт маань юу гэж гарсан гэхээр энэ залуу далаад живжнээс орсон гэдэг харж байгаа. Цагдаагийн байгууллага тэр дүгнэлтийг үндэслээд энэ залуу өөрөө живээд өгсөн юм байна. Харин яг дарамтанд ороод дарамтнаасаа болж живж өгсөн юм байна гэдэг дүгнэлт хийгээд дарамтлсан хүнийг хайгаад яваад байгаа. Мэдээж дарамтлсан хүн нь олдохгүй байгаа учраас сүүлийн үед бол сэтгцийн хувьд эрүүл байж үгүй юу гэдэг юм уу ийм юм тогтоох гээд ингэж яваад байгаа. Тэгээ яг одоо ч энэ хэрэг бол үндсэндээ бол энэ гэмтрийг бол илэрх боломжтой. Ямар ч өндөр нарийн зохион байгуулалтанд ажилласан хэрэг бол илэрдэг. Гэмт хэрэг бол уул мөр үлдээд заавал үлдээдэг. Хэрэг илэрх боломжтой. Харин манай цагдаагийнхан маань илрүүлэх үйл ажиллагаа хэр явуулж байгаа л нэрх шалтгаална. Яг үндсэндээ. Жишээ нь өвсгөл далай ийм юм багт бичлэгээс нь харж байхад ийм сэжиг таамаг гарч болохоор байгаа. Далаа дээр завтай хүн ирлээ гэдэг асуудал бол яригддаг. Далаа дээр завтай хүн ирлээ гэж яригддаг. Бичлэгнээр ч яригддаг. Энэ юу гэж юм нэхээр нарийн зохион байгуулалтаа тэр залууг далаа ирэг дээр машинтай навчрангуй цаанаас нь далаа дээр завтай хүмүүс ирээд авч яваад далаа живүүлээд алдсан. Ийм тохиол боломжтой. Энэ тохиолдолд хөвсгөл далайн эргээр байгаа бүх хүмүүсийг байцаах, тухайн цаг үед нь гадны ямар машин явсныг шалгах, Улаанбаатар хотоос ямар машин хөвсгөл рүү гарсныг шалгах, тухайн өдрүүдэд Улаанбаатар хот руу орж иж байгаа камерын бичлэгээр ямар машин орж ирсэн ч гэдэм юм. Иймэрхүү ажиллагаа жишээ нь явуулахад бол цагдаагийн байгууллага маш тийм нүсэр ажиллагаа болно л доо. Гэхдээ энэ цагдаагийн байгууллага үндсэн чиг үүрэг нь энэ.
гих мэтлэнгээр холбогдолтой гэрчүүдийг байцаах өмнө говьд очих, өмнө говьд очиод араас нь хутгалсан байж болзошгүй асуудлаар хэргийн газрын үйлчлэг дахин хийх тэр хавийн иргэдтэй уулзаж тухайн цаг хугацаанд хутгалсан цаг хугацаанд гадны ямар хүмүүс энүүгээр явж исэн, ямар машинтай хүмүүс явж ирснийг гэрчээр асууж тодруулах. Улаанбаатар хотод барьцаалсан цаг хугацаанд тэр орчмоор хяналтын камерууд ажиллаж исэн хэсэг асуудлыг шалгах. Мөн Улаанбаатар хот гүрэнээс утсын огтлоод энэ залуу ухаан алдаад хэвтчих тэр цаг хугацаанд гэмтлийн дэвт очиж үзүүлсэн гэж ярьж байгаа. Баримтанч байгаа гэж байгаа. Тэр баримтуудыг авч үзэх шаардлагатай. Мөн амиа алдсан гүрэнээс утсан огтлуулаад ухаан алдаж тэр цаг мөчид ойр хавийн айлууд цонхоор энэ залуу харсан хэсэг, ойр хавьд гэрчүүд харсан хэсэг гэдэг юм. Ийм олон ажиллагаа явуулж болох байхгүй юу энэ ирэг дээр. Ямар нэг уулмөр бол гарч таарна. Энэ гэмт хэрэг зохион байгуулалттай хүн алснаар уулмөр гарч таарна. Харин зүгээр эсрэгээр энэ залуу сэтгцийн хувьд эрүүл биш байж гэдэг юм уу хүн алсан ганцаараа далайн ирэг дээр очсон байх. Тийм учраас ганцаараа живж өгсөн байна гэвэл энэ нэрийг хаах шалтгаан маш амархан л олдно гэж байгаа. Тэгээд мэдээж бол энэ хэрэг бол ингээд дуусахгүй бид нар бол заавал шийдвүлнэ. Холбогдох мөрдөн байцаагчдад нь асуудал тавина. Хүн хутгалуулчаад эрхээ хамгаалуулах гад хохирсон эрхээ хамгаалуулах гад ирж байхад өөдөөс нь өөрийгөө хутгалсан юм биш үү гэж доогдох хийж байгаа мөрдөн байцаагчдад ажилтаа ярих хэрэгтэй. Улаанбаатар хотод хүн хутгалуулчлаа хохирлоо барьцаалагцааг гомдол өгж байхад эрүүг үүсгээс татгалзаад хааж байгаа мөрдөн байцаагчдын ажилтаа ярих хэрэгтэй. Хариуцлага ярих хэрэгтэй энэ хүмүүстэй. Гэтэл цагдаагийн ерөнхий газар өнөөдрийг болтол хариуцлага ярьсан нэг ширхэгч байхгүй байна. Өнөөдрийг болтол 2 сарын хугацаанд хариуцлага ярих хэрэгтэй. Ингэж энэ цагдаагийн байгууллагын төлөв өөр эрүүл чинь залхуу мөрдөн байцаагч нар нь ажилдаг болно. Хэргийг илрүүлэх сонирхолтой, хүний амь насыг хамгаалах сонирхолтой, гэмт этгээдийг ирж хайх сонирхолтой энэ төрлийн мэдлэг ур чадвар эзэмшсэн мөрдөн байцаагч нар бий болох ёстой гэж үзэж байгаа. Прокурорын байгуулагч нар, цагдаагийн байгуулагч нар системд мэрэгсэн чадварлаг мөрдөн байцаагч нар байж энэ байгууллагын нэр хүрээг цэвэр байна. Ийм байдлаар хохирсон хүмүүсийг дахиж хохироодог, доогдох үйдэг үйл ажиллагаа цааш үргэлжлээд байх юм бол бидний асуудлыг эцэст нь хүртэл явна. Удирдлагуудад нь ч гэсэн бид нар асуудал тавина. Энэ бол үндсэндээ удирдлагууд хайхрамжуул хандж байгаа. Аламжны шалгалт орчлоо гэж байгаа бол өнөөдөр өмнө говь аймагт байгаа цагдаагийн тэр шалгаж ирсэн нөхөр ажиллаа хийгээл байна. Аламжны шалгалт орлоо гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлсэн тэр нөхөр ажиллаа хийгээл явж байгаа. Чухам энэ хүмүүс ямар ажиллагааг дутуу хийсэн гэдгийг шалгаж өнөөдөр олон нийтээс мэдээлэх ёстой. Тийм байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ асуудлаар бол бид нэр эцсийн хүртэл явна. Байж болох бүх арга хэрэгслээ ашиглана. Энэ гэмт хэрэгтнийг бол энэ талигаач залуу хохироосон гэмт хэрэгтнүүдийг бол олдол нь хариуцлага хүлээтэл нь бол яв болно. Хамгийн эхлээд асуудал бол нутгийн удирдлагаас тухайн уул уурхайн компаниуд тухайн газар лиценз авсан баялаг эзэмшдэг уул уурхайн компани хууль бусаар авт олборлдог нөхдүүдээс бол энэ асуудлыг эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа. За баярлалаа. Үзэгчдээ Эрүүл хамгаалах сангийн байгаль хамгаалагч гэсэн лавг сүмбэрлийн заавынх нь өмгөөлөгч баасанд орж үзэгч та бүхэнтэй энэ цаг мөчид ярилцлаа. Таны ажилд амжилт хүсье. За эргээд бас уулзах цаг мөч болтгоо гэж бодож байна. За.